За өнөөдөр чинь бид нар нөгөө гендрийн тухай хэлбэрийн ойлголтод хамтдаа цэг тавьцгаая гэсэн өрөөнд хийж байгаа. Ийм аянд нэгдэж хуучин Монгол кинонууд дээр гарч байгаа үйл явдал дээр анализ хийж ярилцгаана. Тэгээ бас мэдээж бид нар ч өөр нийгэмд амьдарч байгаа. Урд өнгөрсөн нийгмийн үед хийгдсэн уран бүтээл гэдгийг бас анхаарч ярилцъя л гэж хэлмээрсэн гэж. Эрчүүд бүгдээрээ энгсэн. Нөхтө манай энэ нутагт чинь хизээнээсээ нааш хүүхнүүд нь барилддаггүй. Эрчүүд нь саадаггүй өдий хөрсөн юм. Үгүй тийм үстэй. Сайчин гэдэг чинь зөвхөн эмэгтэй хүний ажил юм уу? Хүй, та нар сүүгийг ууж болдог. Яхаараа сүүгийг сааж болдог улсууд байна. Яста яшиг да. Манай ахмадууд бас гендрийн гэдэг нэр томьёол ороогүй болохоос биш асуудал хөндөжсэн сая анзаарч байна л да. Одоо болохоор залуучууд гэр орныхаа ажилд туслаад ингээд явж байгаа залуу гэр бүлүүд бол зөндөө байгаа. Тэгэлгүйх үү? Тэгээ харамсалтай нь бас нөгөө сургууль цэцэрлэгийн хүртээмжгүй байдал те эдгээр зүйлүүдээс нь бас шалтгаалаад эмэгтэй хүмүүс хитрхи их нөгөө асархан ажилдаа те ингээд хүүхдээ харах, хоолундаа их эдгээр ажлууд руу орооцолтоход ер нь нөхөр нь ажиллаа хийгээл орой орж ирэл гэр орны ажилд туслах те гар бие оролцох тэр зүйлүүд нь бас жоохон хоошоогоо ингээд татагдаад ирэхээр тэр гэр бүлд чинь бас нэг маргаан гарна шүү дээ зөрчилдөөн гарна тий. Тэгэл ер нь асуудал ер нь бас эхэлнэ. Манай өсгүүд юу гэж бодож байна? бүх ажиллал 50-50%, хүүхдээ зөөхөн хүртэл 50-50% байлгачаад ерөнхийдөө ямар ч тийм trouble maker үүсдэггүй гэж би бол үздэг. Манай үеийнхэн бол гендрийн тал дээр өстой 50-50 байдаг болсон гэж би бол боддог. Тий, одоо эмэгтэйчүүдийн боловсрол одоо эргээд энэ дунд болон дундаас дээш төвшөнд эмэгтэйчүүд ихэнх нь нийгмийн хүндийг авч явж байна шүү дээ. Одоо тийм болохоор эмэгтэйчүүд бол үнэхээр хүндэлтэй бас боломжийн сайхан нийгэм гэж би боддог ш. Хэдүүлээ дараагийн кино руу гарах уу? За тэгээ. За. Чөлөө айлаа гэдэг чинь үстэй. Одоо тренд болоод байгаа шүү дээ. Үүнээс хойш үндсэн мэрэгжлийн ажилд эмэгтэй хүн авахал болий. Ёстой дарга минь. Цогтой хүүхэн шүү. Цогтой байдгаан галтай ч гэсэн тэр. Хүүхдэд дарагдаад ирэхлээр цог нь унтарч үнс болоод ч догсохгүй. Олны өдий төдий хөрөнгөийг шатаачна гэж. Аава. Та эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн нэгэд л эрэгтэй гэдгийг мэднэ үстэй. За энэ дээр манай хоёр юу гэж бодож байна? Хэцүү нэвтрүүлэгт орчиж байна. Ер нь бол яг гендрийн асуудалд нухстай ярилцах хэрэгтэй. Нүүрээ харж агаад хоёулаа ер нь ярилцах хэрэгтэй зүйл байхгүй юм чинь бол. Эмэгтэйчүүд одоо бол нөгөө өөрсдийн ажил мэргэжил энэ юм аа чөлөөтэй сонгох боломж нь бол чөлөөтэй нэгдсэн. Эргээд ирчүүд дээр л харин би бол баг ярмаар санагддгийг шүү дээ. Тэгээ 10 жилийн хүүхдүүд дээр хүртэл одоо ингээд бас кейсүүд гарч штт. Хөвгүүдийг охтууд нь дээрлэгдэг асуудал бас мэрсээр гарч ийн гэж яригдчихлээ л дээ. Зүүн бол ерөөсөө л хүн. Тэгээ эн чинь бас нэг тийм онцлог байт юм байна. Эмэгтэй хүмүүсийг ялангуяа нөгөө ажил олгогч нар чинь за хэдэн жил хүүхэд гарахгүй шүү гээл те. Нэг тийм тусгай нөхцлөөр нөхөн үржин үргэ гүйцэтгэх тэр хэрэгчлөөг нь хүртэл хумаад тэгээ дээрээс нь нөгөө нэг олон нөгөө хүүхэд төрүүлэх тусмаа тэр хүн чинь нөгөө тухайн ажилд ажиллаж байгаа нөгөө карьер нь нөгөө хүүхэд асрах те декретний амралтаа авахаар яг ингээд хамт зэрэг мэрэгчлэлтэнгээр ингээд эхэлсэн эрэгтэй хүнтэйгээ харьцуулбал 2-3 жилийн те ингээд ард тоцорчоор нөгөө зэрэг эхэлсэн нөхөн дээр явж идэх те нэг дарга болцсон өөрөө тэр доороос нь дахиад нөхөн тэгээ явж идэл нөгөө тэтгүртэй гарах нас нь болно ажилласан жилийн цөөх юм чи одоо манай хуулийн дээр байгаа шүү дээ нөгөө декретний хугацаанд чи тэтгүр нь нэмэгдэхгүй яг нөгөө багасаад эрэгтэй хүний эмэгтэй хүний тэтгүрт гарч байгаа нөгөө мөнгөн те нөгөө тэтгүрийн зөрүү нь бас аюу өндөр байгаа даа. За дараагийн киногоо бүгдээрээ үзчихье. Монголчууд ер нь галзуурсан баха. Өвхлөр бүгэн өөрсдөө Москвд ирцгээж байдаг. Очиж мантахаар толгойл болоод шүү. Бэскөхийн өссөн урт ухааны богино байдаг гэдэг үгийг мартсан байх та. Тэр улсын хэрэг танд ямар хамаатай юм? Хамгийн их хамаатай. Би Монгол төдөрийн дайснуудад боожгүй. Би Батмонхийг хаагөргөмжлөөд өөрөө хатлал болно. За нөгөө алдартай өсөн урт ухаан богино гэдэг хэвсмэл ойлголт явж байна да. Дэлхийн эдийн засгийн форумоос ингээд нэг сонирхолтой гендрийн зөрүүтэй байдлын индекс гэж жил болгон гаргадаг.
Тэрийг нэг 4 шалгуур үзүүлэлтээр аваад үзсэн шүү дээ. Эдийн засгийн оролцоо, боловсрол, эрүүл мэнд, тэгээ улс төр. Тэгээд тэрэн дээр манай улсыг нөгөө хамгийн хойшин татаад байдаг улс төрийн төвшөнд шийдвэр гаргах төвшөндөх нөгөө аль нэг хүүсийн төлөөлөл нь тогтсон хувьдаа хүрэхгүй байна. Тэгэхээр нөгөө нэг тэр бүлгийг төлөөлөхгүй байна л гэдэг байгаа байхгүй. За миний зүгээс одоо саяны те кино маань ихэлсэн үг одоо магадгүй үзэгчд маань те эмэгтэйчүүдээ өмөрөөд яриад байгаа юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ бүгд гэж бол хэлээгүй шүү дээ. Тодорхой хэмжээний те эрэгтэйчүүдийн маань одоо мэдлэг боловсрал одоо жоохон гологдоод одоо ганц бие эмэгтэйчүүдийн маань тоо бас олшроод байна уу гэж бас харагдаад байгаа сүүлийн үед. Яг гоо тэр статистик мэдээ энтер бол зөндөл байдаг шүү дээ. Одоо гэр бүл салт энтер бол үнэхээр утгаа хэлсэн л байгаа. Одоо эн чинь баг нөгөө үндэсний ээлгүй байдал мэдэлтэй орхол асуудлын нэг үстэй. Эн чинь нэг байдаг л юм шиг юм болцсон. Энэ өөрөө зовлон гэж үзвэл тэр зовлонгийн шалтгаан тэр үндэс нь юу юм гэдэг л орж үзвэл эргээл нөгөө гендерийн асуудал, эргээл эрэгтэйчүүдийн боловсрол, нийгэмд эзлэх байр суурь гэл юмруу л орхосоор аргагүй шүү дээ. Нөгөө эрэгтэй хөвгт болохоор энэ амьдралаа олоод явчихно охиндоо л нэг боловсролыг зөвшөөрчихгээл ингээд яваад байтал тий. Гэтэ эрчүүд маань л айгүй алсыг харддаг болвол гэж би боддог шүү л гэж байгаа. Тий, тэр нь бол нөгөө бодголынхаа хувьд оногдсон мэдрэмжээрээ л тийм байгаа болохоос биш. Та нар ч гэсэн бидэрт байхгүй маш мундаг даваа тал байгаа даа байхгүй. Тэгж л бид нар ойлголцож чадвал над илүү чадвар байгаа, чамд илүү чадвар байна. Энэ өөрөө ин ян юм аа. Энийг харилцсан хүлээн зөвшөөрөө тэгээд ууг нь биата миний бодлоор яг тэр энэ хатуу зүйл шиг хэлж байгаа байхгүй. Тэгээ хатуу зүйл нь яг хооронд нь хамтдаа явж байгаа л яг энэ дээр шийдвэр өгн гаргамаар байгаа байхгүй. Тэгэхгүй бол өсөн нурт ухаан богино эр мууч эмийн дээр гээд тэр 13 хэддүгээр зууныхаа ямиг авчиад одоо чихэндээ ичээд сонголтоо хийчихнэ гэдэг бол бас ер нь бол их л бүрхэг надад санагдаад байгаа. Нөхөр Сэнгэ энэ нэгдлээс нэгдлийн сайчуудын хуралд явахаар шалгарсан байна. Ажиллагаагаараа Сэнгэгийн суурь үнэхээр сайн байна. Гэвч бид 100 туршилгаар явахтаа ч үзсэн. Одоо ч гэсэн нөхдийн ярианаас үзэхэд хариуцсан хоньоо жинхэнэ маллагч нь Сэнгээг биш Сэвжидмаг гэж үзэж байна. Тэгэхээр хуралд Сэнгээг биш Сэвжидмаг явуулах нь зүйтэй гэж үзээд та нөхдтэй зөвлөх гэсэн юм. Өрхийн тэргүүлэгчийг байхад би яалаа гэж хуралд явах юм бэ? Энд чинь Сэнгэгийн хариуцсан суур шүү дээ. Хийхин та хийж, хэлж ярихын Сэнгэ ярьдаг. Энэ заншлыг халах болж. За. Эмэгтэйгээс одоо эхлэе да. Маш сонь санагч байна. Одоо бид гур бол айгүй гэгээлэг те энэ хаваараа л юмнууд бол нэлээд ярьлаа л да те. Яг энэ асуудал маань хөдөө орон нутагт ер нь ямархуу төвшөнд одоо яригдаж явагдаж байгаа юм бол мэрэгжлийн хүний зүгээс бас танаас тэ тодруулгамаар л юм. Тэгээ орон нутгийн төвшөнд очихоор яг хэвшмэл ойлголт ингээ бүр ингээд улам батжаад бэхжээд илрэн гарч байгаа хэлбэрүүд нь бол илүү бүр ингээд нүдний өмнө шууд илт байгаад байдаг л да. Малч өрөх байхгүй юу тий. Тэгээ ганцхан нөгөө эргэтэйг ингээл өргөмжлөөл өрхийн дэргүүн ингээд сайн кинон дээр гарч байгаа юм. Яг энэ ойлголтоор бол бид нэр саяхны хүртэл явж л байсан. Манай Мойс дээр бас сонирхолтой судалгаанууд бас хийгдсэн байлээ. Малчин өрх эрэгтэй эмэгтэй хоёр байгаа шүү дээ. Тэнгуут нөгөө эмэгтэй нь одоо бог малаа ч юм уу зарах тэр эрх мэдэл байгаад байдаг. Бодоо болохоор эрэгтэйд нь ч юм уу те бас нэг тийм сонин дүр зургууд бас аймаг болон харилцан адилгүй бас тэгж өөрөөр гарч ирж байгаа. Ингээд харж байхад эмэгтэй хүний энэ хөдөлмөр насан туршдаа хийдэг энэ ажил үргийн хуваараар оногцсон ч юм юу гэх хийгээд дадсан энэ ажлууд жоохон хүн хэцүүгээс гадна нөгөө шагнал урамшлах юм одоо нэг ийм сэтгэлийн дэм урам тийм зүйлгүй гээд их явцсан. Тэгэхээр магадгүй энэ өдөр тутмын энэ ажлаас болоод эмэгтэй хүн өөрийгөө хөгжүүлэх ч юм уу тэр боломжууд нь нөгөө хязгаарлалтад байдаг. Хин нэг нь одоо юу гэдгийг тэр хүүсийнхаа байдлаас болоод давуу бус байх эсгүй эргэтгэж байвал гэрүүлийн тэгш бүрэн бүтэн байдал батлах байдал тогтно. Энэ чинь одоо гендерийн тэгш харилцаа гэж томьёолох юм шүү. Ерөнхийдөө л эрэгтэй хүн их нэртэй найз охиндоо тий урамшуулаад багтхан ч гэсэн туслаад ахад ер нь бол айл гэрт
тий гендерийн асуудал яригдаж нэг ийм байхгүй болоо гэж би бол үздэг. Тэгэхээр яг энэ залуу гэр бүл сүүбийн насны тий хүүхдтэй эдгээр гэр бүлийн хүмүүс тандчлахад бол энэ аль болох тий нээлттэй тэгээд гоё эерэг багаас нь нэвшмэл одоо ойлголтгүйгээр тий ингээ өсвөд амьлжвал ямарваа нэгэн стресстэй боллоо тэрийг хараа зүгээр илэрхийлээ харагддаг л болно шүү дээ тий. Тэр нээлттэйгийн тухайд ярих юм бол хөдөө орон нутаг руу илүү хандсан тэр одоо нөлөөллийн ажлууд хамгийн хэрэгтэй шүү л гэж хэлмээр байна. Өнөөгийн энэ өндөрлөгөөс бид гурав харах тийм ээ.